Кортисыг сууж үзэхгүй юм бэлээ хизээч. Рора маш дутуу үнэлэгддэг айдл юм бэлээ. Эсбо гарч ирэхийн өмнө тайзыг бараг 10 минут зассан баг. Тэгсэн чинь Эсбо миний жоо уурмыг хугалсан. Би ядж яхад энэ Stray Kids энэ hype энэ хоёр хамтлагийг мэдэхгүй маа амар бүдэ олоотой залуу. Oh that's so spicy гэдэг. GT-гийн үзүүлбэр хамгийн хүссэн хүлээсэн топ гарч ирнэ гэж горьцсон үзүүлбэр. Одоо би Mama Awards-ийн дутагдaltaй байсан зүйлүүдийг хэлье. Гарын бэлэг бүгдээрээс хамт задлжээ. Мама яаж явсан? Хэдэн төрөний зардалтай болсон бэ? За, day 2. Өнөөдрийн look гимэрхүү байна. Байрлаж байгаа буудлын room tour. Regent гэдэг буудалд байрлаж байгаа. За, үүднээсээ орж ирээд ингээд шкафтай. Ингээд. За, ер нь гэхдээ ингээд хоёр эмэгтэй хүн байрлаж байгаа өөрөө жоохон замраг байх шүү. Тэрийг бодолцоорой гэхгүй. Тэгээ эндээ юм шүршүртэй. Шүршүр нь жоохон сонио. Юм хаалга байхгүй. Хоёр талтай юм онгорхой. Тийм. Тэгээд усанд орохын тулд яг ээлжээлжээр орохгүй л ингээд юм зүгээр юм завгаа. Ийм шүршүр байна. За тэгээд эндээ нэг юм тавиуртай. Тэгээд юм хоёр талтай өөдөөс харсан юм дуугаалт уртай байгаа байхгүй юу. Тэгэхээр би бинийгээ хүлэн гэхгүй. Тэгээд энд ингээд юмнуудаа тавцаар сарчилгаа, үс сарчилгаа. За эндээсээ хай. Энэ манай ариун цэврийн өрөө байгаа. Тэгээ ингээд битэрийн ор байна, тусдаа ортой. Эндээ буудантай, эндээ юм том ширээтэй, эндээ бас юм тавиуртай. Тэгээд энд болохоор өчигдөр Mama Visa 2-оос өгсөн бэлэг. Тэгээд ингээд гоёл чимэглэл шилмэлээ ингээд тавьсан. Тэгээ манай view бүр хамгийн гоё юм ингээд. Орой бас амар гоё харагддаг. Тэгээ орой яаж харагдгийг бас үзүүлнэ. Ингээд зогсоогоороо идэх юм байна. Би харуулъя заяа. Тэгээ хоёр дахь өдөр бид нар болохоор арай өөр судал суусан. Тайзныхаа яг өөдөөс харсан судал. Гэхдээ бас арай хол. Гэтэ яг тайзныхаа голд ядчил одоодоо харуулныг ингэж харахгүй гэх юм уу? Тим судал суусан. Өнөөдөр бид арай өөр судлаас үзэж байна. Ер нь яг урдаас юм байна. Тэгээ нэг судал хол одоо энэ сууж байгаа байхгүй юу? Одоодыгаа арай сууж чадахгүй юм байна. Here, my board. We're on the same page. Тэгээ үзүүлбэрийг болохоор нөгөө Street Woman Fighter-ийн Kyoka тэгээ нөгөөт нь бас нэг бүжигсэн залуулах шиг байсан гээ эхлүүлж байгаа байхгүй юу? Kyoka бол ингээ супер заяа. Тэгж жагаад яа Kyoka ямар гоё юм бэ гэж бэжсэн чинь гинт ингээл тайзан дээр ингээл нэг хүмүүс ингээ гараад ирсэн бүжгэлжүүлээл за. Тэг би ингээ гайхаад ингээ харсан чи тэр нь All Day Project байсан. Тэгээ тэр ингээ ертөөсөө мдээгүй тэгэл юу вэ All Day Project гараад ирсэн юм уу
Гэт ингээд уцаа ортуулсан чи Тарзан тэнд ингээд эргээл үсрээл тэг миний ингээд уцсны нөгөө юу фокус нь ингээд таарахгүй би тэнд ингээд сандраал за. Тарзан амар авьяастай залуу байлаа штэ. Тэгээд All Day Project-оос надад Тарзан таалагддаг. Тэг ингээд тайзан дээр бүр өсөрч твхцээл айгу мундаг байсан. Тэр ингээд бас бичиж амжаагүй. Яг нэг хагас дутуу битсэн. Тэгээд айныгийн хувьд бол 7 жил бэлтгэгдсэн гэж ярьдсан билээ штэ. Би буруу харсан мэн үгүй нөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүжгийн чадвар ч үнэхээр муу байлээ. Үзүүлбэрийг ингээ үзсэн чинь амар муу байлаа шүү. Тэгээ би ингэж за эдгээр ер нь ингээд бүжгэн дээрээ төгсбэй гэж анхаардаггүй хамтлаг юм болов гэж би хүртэл бодсон. Им жигд байж яах юм бэ? Тэг жигд байх нэг чухал биш ээ гэддэг хамтлаг гэж магадгүй гэж бодсон. Айны олст үнэхээр муу бүжгэлтэй юм лээ. Bailey Sock болгоо байсан. Bailey Sock гэж угаас idol болохоос өмнө бүжигчд дунд айгу алдартай байсан штэ. Тэг Bailey Sock-ийн Dance Break хэсэг дээр яг соло гоцлоод бүжиглж байгаа хэсэг дээр хүмүүс бол амар ойрлсон. Би нөгөө Тарзаныгаа ингээ бичээ явьжсэн ч хүмүүс ойрлоодсан байхгүй. Тэр би голд юу байлаад наа гэсэн чинь ингээ Bailey Sock гэсэн. Bailey Sock бүжиг бол тэгэл угаасаа гайхалтай лаг амар хүчтэй гоё юм. Bailey Sock супер лээ. Тэгэд ингээд ер нь харсан чинь All Day Project чинь бас нэг шагналга ардуулах ёслоос Daesung айгу том шагналыг авсан юм байлаа штэ. Rookie хамтлаг ердөөс авдаггүй шагнал айгу олон жил болцсон. Тэгээ бүр ингээд сурцсан лаг артистууд авдаг шагналыг юм шинэхэн хамтлаг авсан. Ягаад гэхээр айныгийн одоо аав ээж нь тэг ингээд мөнгөөр зодоод авсан гэдэг нэг тим хилэн болоодсан байхгүй юу. Тэгэд ер нь тэрнээс болоод одоо мамагийн тайз нар айгу ууртаа гарч ирсэн. Тэгээ бид нарт ингээ кредит өгөхгүй байна. Яагаад бид нар ингээ авьяасарын шагналыг авсан байж болдгүй гэний тэгж айгу ууртай тайзан дээр гарч ирсэн гэж хүмүүс айгу таамаглаадсан. Тэгэд ингээ тэр таамгийг харсан чинь нэрээ ууртай байгаад байгаа ч юм уу гэж бодогдсон. Today's lineup. Aespa. Anjunsa. Тэг яг ингээ үзүүлбэр үзүүлж байгаа дараа шагналаа авахгүй байхгүй юу? Энд нэг артист гарч яхад дараагийнх нь артистэнд ингээд шагналаа авах гэж сууж ийн ч юм уу те. Тэг ер нь ингээ хамтлагуудаас ингээ харах юм бол яг үг хэлж явах явцад нь хинт нь илүү дуртай, хинт нь илүү дургүй байх гэдгийг шууд ингээ үзэгчдэр яг ч мэдэж болох юм билэ. Хин дээр нь орилж ийсэн нь хин дээр нь орилохоо болоод байна. Гэ тэгэж орилж байгаагаараа тэд нар дургуутслаа илэрхийлдэг юм билээ ш. Дургуутслаа болон хайртай байгаагаа. Шууд дургуун гараад ирвэл шууд саб гэд ингээ дуугаа ингээ ингэчдэг. Тэр нь бас жоохон эвгүй юм билээ. All Day Project. 인사드리겠습니다. 둘, 셋. 안녕하세요. All Day Project입니다. 그리고 앞서 우찬이가 말했던 것처럼 저희 ADP 모두 First and foremost, I'd like to take a quick moment to have side with everybody affected, all the victims and families. За тэгээд байжсэн чинь гинт ингээд 2 дахь өдөр чи угаасаа GZ гарч ирэн штэ. Тэгээд 2 дахь өдрийн бидний суусан суудлын нэг муухай юм нөгөө нэг шагналаа авах гэж байгаа одод хажуу дээрээ суудаг гэсэн чи одоо хол суудсан. Тэгэд ингээд одод ойроо сарч чадахгүй. Тэгээд тэнд ингээд нэг үстэй малгайтай хүн суудсан байсан байхгүй юу? Ганцхан ширхэг хүн. Олоолаа тэг хамтлагаараа биш. Тэгэд би ийм том үстэй малгайг GD л өмсөх байх гэд ингээд ойртуулаад харсан чинь GD сууж ирсэн. Тэгээ би GD ямар шагнал ингээ авах гэж сууж байгаа юм бол гэд. Тэгэл ингээл чаас
Ингээл яваадсан за ингээл 후보작들이 정말 쟁쟁합니다. 최고의 솔로 퍼포먼스는 누구인지 GD 소진. 지드래곤 투밴드입니다. Тэгээ GD-гийн хол айгу бүдүүн болцсон байсан хүмүүс тохоор сөөцөн байна гэд тэгээд нэрнгээсээ сөөцөн ч юм шигтэй. Тэгээ GD ингээл юм яриалсан заяа айгу удаан олон юм ярьсан. Тэнгүүд ингээ хүмүүс ингээл ойрлол тэг би ингээ яг юу яриад байгаа юм бол доор нь ягаад англи сабтайтл тавьж болоогүй юм бол хятад сабтайтл тавьсан л шүү дээ гэж бодсон. Тэгсэн бол ядаж ингээд хамт ойрлоо л доо тий. GD-гийн юу ярьж байгааг гой ойлгоод. 앞서 인사 말씀드리기 전에 다 같이 힘내시기 바랍니다. 네, 그리고 오늘 이상한 VIP와 또 팬 여러분 За тэгээ байжсэн чинь ингээд гинт ингээ бит яваад эхэлсэн зав ингээл гэл тэгэл юу юм болоо хийн бол гэ хинч юу ч харагдахгүй тэгэд ингээ уцаа ойртуул харсан чинь Мартины царай тод харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ Кортис гарч ирсэн. Кортис бол амар хамтлаг байлээ. Үзүүлбэрийн хувьд биш хүмүүсээ яг шнаар ярьж байгаа шүү. Эхлээд нэг залуу доор тэнд ингээ бит тоглоод байгаа ингээ хүмүүс харж байгаа штэ. Тэгээ хүмүүс ингээ гайхаад нэг амар ойрлохгүйс ахгүй юу. Тэгээ камер нь Мартины царайн дээр ингээ тогтсон чинь хүмүүс бүр амар ойрлсон. Бүх хүмүүс ойрлсон. Кортис амар нэртэй хамтлаг байлээ. Тэгээд миний утсан дээр ягаад чинь ингээд тэгж амар ойрлож байгаа нь бас юм тод сонсогдохгүй лээ. Тэг Кортис бол бусад хамтлагуудаас бүр шал өөрөлээ. Лайв дуулалттай. Тэгснэ ямар ч нэмэлт бүжигчэндээ тайзны юм тустаа мустаа одоо ямар нэгэн гоёл чимэглэл тийм ердөөс авчираагүй тайзан дээр зүгээр тавуулаа тэр тайзыг яг юм дув дураар ашиглаж байгаа байхгүй юу. За нэг царайлаг бачхансан нэг ингэчинсэн гэд дээр ингээ ердөөс анхаарахгүй нэг юм риз ердөөс явахгүй камер л ингээ худлаа ингээ ширтэж мөртэлж юм тийм ердөөс явахгүй яг л зүгээр юм артистууд байсан. Яг бид нэр энийг хийх гэж төрсөн юм аа гэсэн юм шиг амарсан. Яг ингээ зүгээр дураараа тэр дураараа байгаа юм замбраагүй дураараа биш яг юм зогтцсон. Одоо чинь Кортисыг сууж үзэхгүй юм бэлээ хизээч. Босож үзмээр гэсэн байхгүй. Би бүр ингээд бүкс тэр суудалтай ингээд наалдаж өгөхгүйсэн. За бүр ингээд нагаад тэгээд надад тайзан дээр дахиад Джеймс яг ингээл хамгийн таалагдсан. Бүр ингээл дув дураараа за ялангуяа тэр фэшн дээр Джеймс. Тэг зүгээр ингээл микрофон руугаа амар ойрлохын зүгээр ингээд чарлж байгаа байхгүй. Тэр нь ингээл амар гоё хоорондоо амар зөгцсөн. Мэдхгүй гоёсан. За тэгж жагаад манай Baby Monster-ын 3 нөгөө нэг Demon Hunter-ын дууг дуулах гээд гараад ирсэн.
Aurora маш дутуу үнэлэгддэг team idol юм бэлээ. Underdog заяо. Супер хоолойтой. Маш цэвэрхэн, тэснэ хүчтэй. Яг ингээл бүр юм цэвэрхэн хоолойтойсэн. Ямар ингээ өөгүй өндөг шиг дуулж байгаа нь маш гоё, хитрхи айж жоохон биш, хитрхи чанга биш. Айгүй юм stable, өнгө алдахгүй, амар цэвэрхэн дуулдаг. Rora бол нэрээ underdog юм бэлээ. Дараагийнх нь Farita бас им өвөрмөц нарийнхан хэрнээ яг Ахён шиг бас яг хитрхи юм чихэн чиртэй биш аяйгүй хүчтэй болоотой юм билээ штэ. Лайв дуулж байгаа нь бас амар супер байсан. Ер нь Baby Monster амар баавартай амтлаг үлээ. Зүгээр ингээл 0 авьяас хинч авьяас нь булаад чадахгүй тэрүүгээр ингээд амар бахархалтай. Тэгэд Ахёны дуулж байгаа нөгөө хоёроосоо маш чанга байсан. Тэгтээ бас л ингээд одоо рилүүд дээр харагдаад байгаа шигээ тийм амар чихэн чиртэй бол байгаагүй. Тэнд байсан хүмүүс ингээд муухайгаар ёо юу вэ гэсэн тийм реакшн биш. Ваа гэсэн тийм реакшн амар их байсан. Тэгээ тийм болохоор би яг Ахён хоолой нь одоохондоо те юу гэдээ одоо нөгөө нэг уяагүй моршиг гэх юм уу арай жоохон зэрлэг тийм байгаа. Тэгээд тэрийг ингээд жоох ингээд зэгцлээд ингээд одоо зөв дасгалжуулчих юм бол Ахён бол амар супер хоолойтой байх юм бэлээ гэж утсан. За би Эспагийн үзүүлбэрийг бас айгүй хүлээж исэн. Ер нь Монголд байхасаа эхлээл. Тэгэд би Эспагийн нин хамгийн дуртай. Тэгээд манай Эспа амар сүртэй гарч ирсэн. Эспаг гарч ирэхийн өмнө тайзыг бараг 10 минут зассан баг. Тэгсэн чи Эспа миний жоо урмыг хугалсан. Тэд нар ердөөсөө мэдгүй зүгээр миний таамаг л да, миний таамаг үнэн байна гэсэн үг ердөөсөө биш. Тэнд ирэхийг ингээ хүсээгүй зүгээр за ирэх хэвээр за гэлснийг дуусгачих гэж байгаа юм шиг байсан гэх юм уу. Амар сүртэй тайзны чимэглэлтэй, амар сүртэй тайз зассан, амар сүртэй чанга айтай, ай маяа өөрчилсөн те. Энэ тэндээс ингээ салют бодож мудалч юм те. Тийм амар байсэрнэ. Тэдний дуулалт яг тэнд ингээ амьдаар сонссон хүний хувьд дуулалт нь ердөөс сонсогдохгүйсэн. Зүгээр аял сонсогдоодсэн. Эдгээр дуулаад байна уу гэ бүр ингмээр исэн за ингээд ердөөсөө дуулж байгаа сонсогдохгүйсэн. За тийм амар хүчтэй дуулахгүй юм чи бүжгээ хүчтэй хийж байгаа илгүүдээ гээ харахаар бүжгээ хүчтэй гэхгүй. Тэнгүүд ингээд айгу урам хугартай юм билээ штэ. Би уг Эспад айгу дуртай, нэг айгу дуртай. Тэгэд ингээд Карина Dirty Work-ийг ингээд эхлүүлж байгаа байхгүй юу? Шууд ам барьж байгаа сонсогдсон заяа. Амар ингээд огтлцсан ингээд хүчээр ингээд бас царайгаа контролдод байгаа шүү би бичлэг хийж байгаа болохоор тэр шууд ингээд ам барьсан мэдэгдээд тэгээ тэрэн дээр нэг угаасаа ингээд танд харах юм бол ингээд микрофон хайлт ингээд дуун ингээд явж байгаа за ямар ч ингээд өөрчлөлтгүй.
Тэгээ тэнд ингээ угаасаа хин ам барьж ийн хин ам барихгүй амар тодорхойсон. Дараагийнхаа үгийг хэлэхдээ ингээ дараагийнхаа мөрийг дуулахдаа гээд ингээ амьсгаа авна штэ дуучин одоо дуулж байгаа тэр артистууд тэгж байгаа нь өртөөсөө сонсогдохгүй ам барихгүй байгаа хүмүүсийн тэгж байгаа нь бүр амар тод сонсогдоод тайзан дээр байраа сольж байхад ингээд алхаж байгаа нь сонсогдоод байгаа байхгүй юу? Яг амьдаар дуулж байгаа хүмүүсийн нь. Зарим тохор бүр ингээд цэвэрхэн заа ингээд амьсгалж байгаа нь сонсогдохгүй, алхаж байгаа нь сонсогдохгүй, бүр яг ингээд ам барилт, бүр цэвэр ам барилт. Тэгээ эспа дээр тийм байсан жоохон муухайсан. Тэгээд яг давхар дуулсан юм шиг байгаа заяа. Гэхдээ яг арийнхаа яг хөгжмийг амар чанга өгсөн, арийнхаа яг дуулалтыг чанга өгсөн, давхар дуулж байгаа нь маш айж байгаа юм ингээд. Зүгээр яг үндсэн дуу нь амар чанга явааддаг, өөртөө дуулж байгаа нь амар айж байгаа юм гэдэг ингээл. Тэгээд яг одоо бодохоор ингээд яг тийм байгаа байхгүй юу. Тухайд ингээд за эдрийг амьдар ядаж амьдар харж байгаа юм да. Ам барьж байгаа ч гэсэн амьдар харж байгаа юм да гэд ингээд инээгээл үзээдсэн. Тэгээд тэр хамгийн гоё хэсэг нь Dirty Work-ийн тэр нэг бүжигтэй хэсэг нь л байсан. Work it out гэдэг дээр My mom said to me, find someone who can give you everything. And I said, Mom, I already have everything. I am a rich man. I am a rich man. I am a rich man. I'm a carousel. I am a rich man. I'm a carousel. I am a rich man. And my young niggas spend my high man. I am a rich man. Don't care about what they say. 날 밀어넣고 멋대로 굴 때. 내가 설정 내 see my name is. Where my name is. I am a rich man. 내가 나니 그래가. 어이없던 산 불가능해. Би ядж байгаад энэ Stray Kids, энэ Hype энэ хоёр хамтлагийг мэдэхгүй маа. Амар алдартай юм хоёр хамтлаг байгаад байгаа байхгүй юу? Би мэдэхгүй. Би л мэдэхгүй болохоос айгүй алдартай. Над руу ингээл амар олон хүн Stray Kids-ийг бичээрэй, энэ Hype-ыг бичээрэй, энэ Hype-ны тэр гişүн уйлсан байна. Stray Kids ийм шагнал авчлаа. Stray Kids-ийн зургийг аваад өгөөч гэл энэ хоёр хамтлаг чи амар хамтлаг байлаа шүү дээ. Яг би тэр Felix өлөө Piano бас нэрийг боруулж яах вэ? Нөгөө нэг амар бүдэ олоотой залуу. Oh that's so spicy гэдэг super shy гэдэг тэр залууг мэднэ. Гэхдээ тэр залуу бол энэ хамтлагийн дуучин гэдгийг мэдэхгүй. Stray Kids-ийн дуучин байсан те. Тэр хоёр хамтлагийг би нэг амар мэдэхгүй. Ямар ч хүмүүс ойрлоодсан. За ямар ч гэсэн би влог хийх юм чинь би мэдэхгүйсэн ч гэсэн энэ хоёр хамтлаг амарч биччихээ да гэд хальт бас бичсэн байгаа. Гэхдээ эрэгтэй хамтлагууд бол үзүүлбэр бол амар супер үзүүлдэг юм билэ. Дунд нь юм жоохон юм риз яваад байгаа байхгүй ингээ камерлоо нэг ингэж мэгэл те. Одоо камерлаа харангуй танд ойрлох чинь би мэдчихээн. Нэг жоохон тийм яваад байгаа ч гэсэн дуулсан шиг дуулдаг, бүжгэлсэн шиг бүжгэлдэг юм байл эрэгтэй хамтлагууд. Октоодын хамтлагаас ялгаатай.
За тэгээд GD-гийн үзүүлбэр хамгийн хүссэн хүлээсэн топ гарч ирнэ гэж горьцсон үзүүлбэр бас жоохон урам хугалсан. Яагаад ялангуяа GD чи ингээд амар сонин заяа гэхгүй. Одоо 2025 оны мама дээр бид нэр ийм л юм хүлээж ийн 24 оны мама дээр ингээд бөөнөр гарч ирсэн 25 оных дээр топ тест гарч ирэх юм байна гэл ингээд хүмүүс таамаг рил хийж байгаа штэ. Тэрэн дээр нь ингээд манай GD лайк дараа яваадсан заяа. Яг ингээд батлаад байгаа юм шиг. Тийм ээ та нар их юм хүлээж тийм ээ surprise байх болно гэж байгаа юм шиг. Тэдсэн чинь ингээд GD эхлээ drama queen гэдэг дуугаа дуулсан. Тэгэд ам барьсан. Гэтэ ам барьж байгаагаа ердөөсөө нуугаагүй GD давхар дуулж байгаа байхгүй юу. Тэг ингээ үнэхээр ингээд хоолгоо хүчлээд байгаа юм заяа. Тэгсэн чинь ингээ хоолоо яалтчгүй ингээ гарахгүй хальт ингээд жоохон харваж гараад тэгснээ ингээд за би ингээ ам барьж байгаа юм шиг жүжиглэмээргүй байна гэж байгаа юм шиг ингээд албаар микрофоноос амар холдож молдоод тэг зарим хэсэг дээр бүр микрофоноо ингээ гараараа дарж марцсан. Яг ийм нөгөө нэг ийм үзүүлбэр үзүүлж байгаад ингэж дуулж байгаад уучлаарай гэж байгаа юм шиг тийм байсан. Тэгээд GD-г ингээ харахаар хоох энэ хүн жинхэнэ юм байж л гэж ингээ бодогдодсон. За GD ингээд хоол ингээ айгу өвт зарагдаад ингээ ус гэдэг жбайгаа байхгүй юу. Тэгээ Heartbreaker яг яваад бишээ Crayon баха явж эхлэх гэжсэн баха. Тэгэд би за ямар ч сан Crayon-ууд болох юм нэг амар огшоол байжсэн чинь Heartbreaker явсан. Тэгээ за топ удахгүй гарах бах та гэд ягаад чим найдаад лээсэн хизээш найдар дуусаагүй тэгжээс наан title гэдэг дуу нь явсан. Тэгэл дууссан.
Тэгэл би за тэгээд яагаад тийм одоо юу гэдэг одоо crayon шиг ч юм уу те юм тесрэлттэй тийм дуунуудаа химнэлтэй тийм дуунуудаа дуулаагүй вэ гэхлээр угаасаа амар том тийм эмгэлтэй зүйл болцсон байгаа. Тэрэнд бас ингээ гашуудл илэрхийлээд тэр дуунуудаа дуулсан drama queen болон тэр untitled гэдэг дуунуудаа дуулсан. Тэгээ хар тууцтай байж одоо эмгэнэл илэрхийлсэн. Тэр тоглолтоо дуусгаад бас нэлээд өндөр хэмжээний хандвиг тэгээ тусламжийг өгсөн бэлээ. Гэтэ GD бол бүр ингээ хичээсэн бүр ингээл хамаг хүчээр ингээд дуулах гад хичээгээд байгаа нь харагдсан. Тэгээд угаасаа GD мама нэх дуусгаад удаагүй заяа. Бид нар баг автобусанд сууж амжиг байхад GD аль хэдийн тэр мамагийнхаа рилний доор ингээд комент бичсэн байсан шүү дээ. Тэгэхээр өөрөө ч гэсэн би ингээ хангалттай хүснээр үзэлбэр үзүүлж чадсангүй. Миний үзэлбэр муу байлаа гэд өөртөө сэтгэл хангалуун бос байгаагаа илэрхийлээд ингээ комент бичсэн байсан шүү дээ. Тэгээ тийм амар шудраг байгаа надад бас гоёсэн. Артист хүн ийм л юм байна да гэж бодсон доо. Мама 시상식에서 대상 저희가 정말 많은 일들을 겪었는데 함께 서로 위로해주면서 서로 이해해주면서 저희가 Одоо би Mama Awards-ийн дутагдaltaй байсан зүйлүүдийг хэлье. Эхнийх нь одоо тэр хүмүүс чи солонгосоор ярьж байгаа шүү дээ. Хятад айдлууд нь хятадаараа, зарим англи хэлтэй айдлууд нь англи хэлээрээ. Тэгвэл доор нь ингээд давхар хятад сабтайтл явж байсан байхгүй юу? Тэг солонгосоор ярих үед юу ч ойлгохгүйсэн. Яг юу яриад байгаа юм бол гэлтэл хүмүүс нь ваа гэд дунд нь орилж морилол юу ч ойлгохгүй. Тэг англиар ярих үед нь ингээл ойлгоол deepest condolences гэл тэнгууд нь за ямар ч юм илэрхийлж ин гэд. Тэгээ тэр үед нь давхар англи сабтайтл байсан бол одоо чинь GD мэд үг хэлэхэд ингээд үзэгчтэй адилхан моо гэмээрэн штэ. Хажуунаас үзхийн нэг хэцүү юм нь яг одоо бүр энэ буланд харагдаадсэн гэсэн үг. Тэгээ одоодыгаа ингээ баг одоодынхаа зүүн мөрийг л ингээ хараадсэн гэсэн үг байхгүй юу? Чигээрээ харж үзэхээр дэлгэцээр үзэхээр зүгээр клип үзэж байгаа юм шиг ингээд харахаар зүгээр хажуунаас нарааддаг. Тэр нь жоохон хэцүү байсан. Дараагийнх нь болохоор сууж үздэг нь айгуу сонирн байсан. Бүх ингээд игнээ суудлаараа ингээ үзэгчд байршаад сууж байгаа байхгүй юу? Яг тэр нэг бодлын амар 6 цагаас эхлээд 10 цаг гэж дуусж байгаа 4 цагийн турш босоогоороо байна гэхээр ер нь бол айгүй физикли боломжгүй. Тэгээд одоо суудлал дээрээ сууж үзэхийн нэг гоё юмнийх ингээ амарч байгаа л да хөлмөл өвдөхгүй. Гэхдээ яг нөгөө дуртай дуучид хамтлагууд дээрээ айгүй гоё огшиж өсөрч бүжиглэх нь айгүй гоё байгаад байгаа байхгүй юу? Тэгжиж яг тэр одоо тайзны тоглолтын үзүүлбэрийн тэр vibe-ийг ингээ 100% гоё мэдэрч чадхаар тэг ингээд хамаг юм ингээ баригдаад тэгэл ер нь ингээ таньдаг мэдэг хамтлагууд гараад ирэнгүүт ингээ суудлаасаа босчмоор ингээ санагдаад даанч тэгэж болохгүй нь жоохон хэцүү байсан. Гэхдээ амарж байгаа нь гоё гэж бодохоор нэг сонин нэг юм. Дараагийнхын суул тал нь болохоор ер нь очихдоо бүх хамтлагуудыг мэдчихвэл гоё юм билэ. Одоо нэг өдөрт гэтэл нэлээ олон хамтлаг дуучид гарч байгаа штэ. Тэдний бараг тэг 2-3-ын л мэдвэл их юм. Тэнгүүт яг ингээ мэддэг артист нь гараад ирэхээр амар баярлж байгаа л тэгэл ардаас нь дахиад шал мэдхгүй 2-3 дуучид хамтлаг гарч ирэнгүүт ингээ уйдаал харыг гэд ингээд бүгд адилхан царайтай ингээ харагдаад байгаа байхгүй юу? Угаасаа анханасаа Blackpink ч гэсэн ингээ бүгд адилхан царайтай харагдчихсан. Яг ингээ мэдээд ирэхээр ингээд гэ ялгадаг болоод тэг ингээ мэдхгүй дуугаа тэгэд ингээ үзэлсүүлдэ уйдаал ингээл бүр нойрмор хүрэл тэгэл яг ингээ уйдаад байж гоо дахиад мэддэг хамтлаг гарч ирээл тэгэл ингээл баярлал амар огшоол орилол байж байгаа дахиад мэдхгүй хамтлаг тэнгууд ингээ мэдрэмж ингээд амар дэш өгсөөл доош буугаал дэш өгсөөл доош буугаадсан. Хэрвээ бүх хамтлагийг мэддэг судалдаг байж байгаа дотсон бол дандаа гоё энэ дээрээ дуусах байсан байх. Дараагийнх нь сонин зүйл гэх юм бол тэр би одоо тоглолт үзэж байхдаа хэлж байгаа шагнал авж байгаа хүмүүсийг ингээ уг нь таамагламаар нь штэ тий
нэр дэвшигчид за Jennie, Lisa, Blackpink, Twice гэл ингээ гарч ирэл. Тэнгүүд нь за энэ яг aespa хаа, за энэ яг GD хаа гэд ингээ гоо таамагламаар штэ. Тэгсэн чинь тэр шагнал авах гэж байгаа хүмүүс нь аль хэдийн төрүүлж гарч ирээд тэнд ингээ суудсан байгаа нь айгуу сонирн байсан. Ердөөсөө яг үдчихэж байгаа хүмүүс тийм яг нь лайваар үдчихсэн хүмүүс тийм догтлолтой. Гэхдээ яг тэнд очиж үзсэн хүмүүсийн хувьд гэх юм бол нэг юм юу биш. За aespa гараад ирээ суучлаа. Эдгээр ямар шагнал авах гэж байгаа юм бол гэд ингээ ойлгомжтой. За GD гарч ирээ суучлаа. За нэг шагнал авах гээд байна да гэд. Тэгээ тэр артистууд яг шагнал гардуулахын өмнө гарч ирснээр шагнал авчид доошо байхгүй болчдөг. Тэгэхээр зүгээр юм рандом гарч ирж байгаа зүйл ердөөсөө биш. Артистууд, дуучид ер нь шагнал авах ингээ угаасаа мэдчихсэн гэсэн үг. Дэсэн шагнал дээр ч гэсэн тэр энэ Hype, Stray Kids, GD бүгд гарч ирээ суудсан байсан. Шагнал гардуулах өмнө. Тэгээд нэрийг ингээд дуудангуут ингээд хүү чадчихлаа гэж реакшн гаргаж байгаа нь ингээд жоохон мухагаар хэлүүлж үжиглээд байгаа юм шиг те мэдчихэж яагаад байгаа ингээд. Гэхдээ яг бодоод үзэнгүүт тийм том шагналыг авахаа мэдчихсэн ч гэсэн яг тайзан дээр зарлуулахаар бас л гоё ингэж огшгол бах. Бас юм хоёр талтай бах. За ерөнхий нэг яг юм сөрөг талуудыг эндүрдүүл юм байна. Тэг би бас нэр ингэж утсан шүү дээ. Ер нь тэр хамтлагуудыг ингээ хараад ахаар одоо тайзан дээр бүжиглж байгааг нь хараад ахаар тэгж хүчтэй ингэж бүжиглж байгаа юм ердөөс байхгүй. Ялангуяа охтуудын хамтлаг нь ингээ маш юм сулхан заяо. Ингээд бас муухагаар хэлүүлж байгаа ингээ хөдөлж чадаад байгаа юм шиг те. Гэхдээ за жишээ нь Baby Monster-ыг бол ойлгож болж байгаа байхгүй. Тэд нар яг лайв дуулж байгаа. Бүжигээ 100% хүчтэй бүжиглүүл лайв дуулалт ингээд явах айгүй хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээд баланслахгүй болохгүй. Тэгсэн чинь ингээд яг тэнд үзэгчдийн судлаас сонсоход амьдаар дуулж байгаа, ам барьж байгаа бүр ингээд яг ийм ялгаатайсэн. Жоохон ч биш бүр яг амар ойлгомжтой. Тэнгүүд ядаж ам барьж байгаа артистууд ядаж бүжиглчмээр штэ гэж бодсон за. Тэгсэн чинь Wonyangi хамтлагч үлээ IVE гэдэг хамтлаг бүр яг таг ам барьж байгаа байхгүй юу. Тэгсээр нь ингээд бүжиглж ядаад. Тэрийг ингээд хажуунаас харахаар ингээд жоохон урамгүй. Зүгээр тэдний гол зорилго нь ингээд ганцхан IVE гэлтгүй ингээд ам барьж байгаа хэрнээ бүжиглэхгүй байгаа одоо зүгээр гол зорилго нь хөөрхөн л байх зорилготой юм шиг те яг ингээл тийм мэдрэмж төрүүлээдсэн, сэтгэл төрүүлсэн. Тэнгүүд яг юм тайсны харизма гэдэг зүйл. Ер нь Baby Monster-ыг бол яг бодож исэн бодол гэх юм уу. Тэр бол ингээд амар өссөн. Айгу бааварт амтлаг үлээ. Бүх юм нь лайв. Сайн талуудыг нь дурдвал тэгэл бүх юм яг цагтаа явдаг. Зохион байгуулалт үнэхээр сайн, маш цэвэрхэн, дууралт нь гоё. Тийм. Тэнд яг үзэгчдийн судлаас сууж үзэх болон дараа нь бичлэгнээс үзэх бүр шал ялгаатай юм билэ. Стадион дотор болохоор ахианы хоолой ингээ амар гоё сонсогдож байсан. За тэгэл би юун дээр мама дээр сонсоод за энэ бол амар хүчтэй хоолой юм байна. Ямар амар хүчтэй хоолой вэ гэх бүр ингэсэн заяо. Гэтэ ингээ бас дахиад дэлгэсийн цаанаас сонссон чинь шал өөр сонсогдоодсэн. Тэр нэрээ тийм билээ шүү. За ингээд 2 дахь өдрийн тоглолт ингээ дууссан байгаа штэ. Тэгээ одоо үргэлжлүүлээд үзнэ үү? Тэр 2 дахь өдрөө үргэлжлүүлээд гэх юм уу? Тоглолт дуусны ардаас. Энэ манай буудлын мана. Regent гэдэг юм шүү дээ. Одоо орж чимданаа бэлтчихэд маргааш өглөө бид нар явна. Сая 7-Eleven-ээс өсөд бидээс ч юм бодлоо. Угаасаа тоглолт дуусгаад эренгүүт яг 11-12 болчихж байгаа байхгүй юу? Тэгмээд хоолны газар угаасаа хаалттай. Тэгээ 7-Eleven орж юм идэхээс бүр аргагүй байд юм байна. Воо, тийш амар гоё ирчихсэн шүү дээ. За өнөөдөр бол 11 сарын 29 одоо цаг 12:06 болж байна. Тэгэхээр 11 сарын 30 болчлоо. Хонконгийн сүүлийн өдөр мамагийн 2 дахь тоглолтоо үзээд буудалд ороод ирсэн. Тэг маргааш өглөө би тэгэд 9-өөс явахаар л тээ. 9-өөс нэгдсэн журмаар автобусандаа суугаад тэгээд онгоцны буудал руу хөргүүлнэ. Тийм болохоор одоо чимдаанаа бэлтчихэд өглөө буудлынхаа цанд орчоод тэгээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд одоо та нарт бигээс нэг хэдийм харуулах гад визагаас өгсөн гарын бэлэг тэгээд
мама дээр очиход бас суудал дээр байсан нэг юм гарын бэлгүүдээс өнөөдөр бас өгсөн GD-гийн маматай хамтарсан мерч дээр бас өгсөн тэр бэлэг бүгдээрээс хамт задлж байна. Би ч н одоо та нарт үзүүлнэ гэдэл задлахгүй байгаадсэн. За ийм том ууттай юм өгсөн юм. Tote bag давуу ут байна. Mama Awards presented by Visa гэнгээ бичсэн. Ийм том одоо ингээ миний нүүртэй харьцуулбал ийм том юм байна. За дотор нь болохоор нэг ийм hoodie байна. Энийг бол манай хэд өмсөж яваадсан. Энд бас зөндөө хүмүүс өмссөн байгаа гэсэн. Hoodie-тэй болсон. Hoodie нүүрт үзсэн нэрээ энэ уутан дээрээ бас мама замаа гэж туул гээд манай бас авсан болсон нэг охин өнөөдөр өмссөн байсан. Ямар ч амар хөрхөн л харагдчихжээ. Бүгдээ адилхан юм бэж өнгөтэй. Урдаа олсон шидийн бичиг өрдөөс алга юм цулгуу. Ханцуун дээр ингээд яг саяны уутан дээр бичсэн 2025 Mama Awards presented by Visa гэдэг ингээд юу нэг чи уцаар ингээд хэрнэ гэдэг үлээ. Тэг ингээд хэрцэн байна. Тэгээ ардаа бас хөрх юм бичигтэй байсан. V гэнэ. Тийм 3 өнгөтэй малгайтай хүн байна. Артистууд ах шиг байна. Дуучин хөгжимчин бүжигчин л ах шиг байна. Им ягаан цэгэр шар өнгөтэй. Эмээ. Тэгээ энэ дээрээ бас ингээд тагтай юм байна. Тэний одоо шууд өмсөж үтчихв. Материал нь нэрэг. Материал нь бол амар гоё юм байна. Амар чанартай юм байна. Нилээн зузаан юм байна бас. Миний амьдралдаа авч ирсэн хамгийн чанартай мерч байна. Тэст гоё. Хэмжээ нь бол гоё том юм байна. Oversize юм. Тийм ээ, oversize юм байна. За энэ өнгө нь надад зөгч гэнэ үү нэ та. Тэгш босоод харуулчих юм уу? Ваа. За маргааш усны бодлого энийг өмсөд явъя. Тэг хүүдийг нь өмсч харъя. Бас гоё наа. Энэ өстэй супер гоё юм. Энэ утан дотор дахиад юм байна. Юу юм бэ? Тийм биш. GD-гийн байг биш. Воо. Ямар амар хоншоостой билэг үү те. Ой энэ хоёлаа GD-гийн юм өрч подолтын ч гэсэн. Тийм бэ. Peace -1 гэдэг шиг. Peace Mama 1 гинэ. Гал. Peace Mama 1 2025 T-shirt white L size Visa. Ямар гайхалтай юм бэ? Ямар гоё. GD чинь бүр Visa-тай хамтраад. Энэ L size гэхэд жижиг юм байна. Тэр өмсгöd гоё юм байна. Уртл нь юм. Хойдл нь болохоор юм байна. Дараагийнх нь бас нэг юм том ууттай. Энэ бас Peace Mama 1 гэдэг. Энэ хайр чимстэй юм шүү дээ. Ийм бэж өнгөтэй төвд байх байна. Тэгээд энэ яг нөгөө GD-гийн өөрийнх нь нөгөө лого нь байна. Тэгээд энэ дээрээ нөгөө нэг цэцгийнхэн дэлбээ хөгжмийн төлхөр нот болчих. Амар хатуу джинс материалтай юм шиг юм шүү дээ. За. Энэ подолк tote bag хоёрыг Монголд байгаа GD-гийн найзууд биш фэн найзуудтай өгнө. За дараагийнх нь бас Visa-тай хамтарсан мамагийн стикерүүд байна алддаг. Ийм хөрхөн тоглоом байна. За нэг юм хөрхөн тоглоом байна. Тэгээ нараа улан дээрээ бас Visa Mama гэж бичиж. I'm V, your fluffy bestie. Welcome to my K-pop debut. Dress me up or take off my hanbok and get anytime. You can also cover me in stickers. Make me shine. Saranghae. Гинэ. Нөгөө Pop Mart-ын Labubu Cry Baby гэдэг шиг. Энэ манай нэг инхчил гэд бас нэг азтан болсон охин нэг стикер нагаадсан баггүй юу. Тэг би нааж болох юм уу гэсэн чи тик гэд надад өгсөн. Тэгсэн чи надад бас байсан байна. Тэг би утасны харталт ингээд нааччихсан. Тэгэхээр дахиад юм байна бодлого сүүлийнх. Саяны V ч юм байна заяа. Нэг тоглоом байх шиг байна. Тэр тоглоомоо эвдлэхгүй хагалахгүй гэд ийм жижиг хөөсөнтрүүд зөндөө байна. За нөгөө V ч юм байна. Энэ бүр амар хүнд юм байна. Зүгээр нэг хөнгөн хуганцар тоглоом бас биш байна. Тэр нэг өдөр Visa-д ялаад ингэж хэлээ. Энэ араа суурна шүү. Энэ араа энэ яг нөгөөний солонгос нэг юм готлогоо штэ юм доголтой.
Тэгээ энэ доглоор нийшиг хийх юм бэ. Тэгээ ингээд тогтох юм байна шүү дээ. Хөөхөн мөрч үү тий. За тэгээд ингээд эхний welcome gift нь ингээд дуусч байна. За дараа нь за тоглолтын суудал дээр нэг ийм юмнууд байсан байхгүй задлж үзье. Энэ болохоор kit гэдэг нэг юм нөгөө тоглолт эхлэхээс өмнө дэлгэцэн дээр нь зөндөө реклам явд юм байлээ. Тэгээд тэр реклам дээр нь китийн рекламаас явж исэн. Оо. Full size бүтээгдэхүүн биш үү? Тийм л юм шиг байна. Fusion яана одоо энэ Fusion цагаадад начна. SPF 40-тэй гинэ. За ингээд за амар цагаандах юм уу? Харагдаж байна уу? Хальт тавихад ингээд цагаан биш үү? Тэгэхээр тод тавил шүү дээ. Цагаан юм болох юм байна. За дахиад нэг юм байсан. Энэ дотор болохоор нэг нь бол мэдж байгаа ийм light stick гэдэг үлээ. Visa Mama 2025 энэ хоёрын хамтарсан юм light stick байна. Эний өнгийн цайлжуулт юм болов уу? Цэгэр ногоо ягаан цагаан оранж гэх бүр төрлөөр асаадсан ш цаанаас автоматар. Гэн дотор нь дахиад нэг стикер авах шиг байна. Olive Young-оос худалдаа авалт хийхэд 20% хөнгөлөлтийн эрхийн бичиг юм байна ш. Он дуустал. Би нэрээ Olive Young дээр өөр ингэсэн промо кодтой шүү. Та нар гоё энэ миний хэрэгэлдэг бүр амар дуртай пудрыг Olive Young-оос аваарэ. Сормосны будаг бас. Clio-гийн энэ сормосны будаг амар сайн дэргэлэг нь улааннаас байгаа. Энэ хоёрыг би давхарлаж түрхдэг. Тэгснэ энэ Clio-гийн бас яг саяныхтай адилхан юм нүдний контур бас амар гоё. Ердөөсөө уйлсан ч яасан ч хөлөрсөн ч дасгал хийсэн ч будаггүй. Эднэрийг миний Ruby 888 гэдэг промо кодыг ашиглаад захиалга хийхдээ хөнгөлөлтөө өнөр аваарай. 2-7 хоног жоод Монголд ирд юм билээ. За тэгээ өнөөдөр бас дахиад супер бэлэг авсан. Тэгсэн чинь нэр өнөөдөр бас суудал дээр дахиад саяны Fusion байсан заяо. Тэгээд энэ light stick хоёулаа байсан. Тэгээд дахиад юм 2 Fusionтэй 2 light stickтэй болчихсон байгаа байхгүй ингээд. Тэгээд дараагийн супер бэлэг нь болохоор дахиад маматай хамтарсан. Малгай snapback юм байна шүү дээ. Биш ээ. Snap cap гэвэл snapback. Snap. Юу гэдэг вэ ийм алгагч чам. Надад ийм snap цогтхгүй. Тэгээ энэ болохоор юм хамбан гэдэг үлээ. Биш. Биш илгэн биш. Хилэн. Тийм материалтай юм байна энэ хэсэг нь. Арт нь болохоор юм торон. Тэгээ энэ нь ч гэсэн юм хилэн материалтай юм байна. За ийм малгай байна. Энэ хэсэг нь ийм. За мамагаас зөндөө юу дэлгүүр хэсэг. За одоо ер нь чимнанаа бэлдээ да. Тэгээд тэдэ бол шагналын санааны мухан шортой суглаад хөтөлбөр зарласан байна. Суперлээ. За тэгээ мама явах ер нь ийм байлаа. Тэгэд мама яаж явсан, хэдэн төрөний зардалтай болсон бэ гэж айгүй хүн асуусан. ТДБ энэ жил 9 үнийг мама Awards руу бүх зардлын дагаа явуулж байгаа. Яаж явах вэ? ТДБ-гийн Happy Pay аппликейшн байгаа юу? Ер нь энийг ингээ ашиглаад за гүйлгээгээл тооцоогээл найзууд руугаа мөнгө шилжүүлээл хэрэглээний мөнгө зөнгөө төлөөд тэгж байгаа чамд суглаа өгөн заяа. Чи Happy Pay байгаа юу? Байгаа. Оо гүйлгээс ч үзсэн үү? Гүйлгээ харах юм. Би чамд утасны дугаараар амархан гүйлгээ хийх үзүүлээ заяа. Удахгүй мамадаар уулзах өрөөлдөг шүү тий. Тэгээ энэ болохоор худалдаа хөгжлийн банкны одоо суглаат урамшуулт хөтөлбөрөөр нийт 9 аздан 9 хэрэглэгч нартай би хамт явсан байгаа. Тэгэхээр бүх зардлыг ТДБ-ийн даасан гэсэн үг ээ. Тэгээд бид нар бас тик дээр өрдөөс ороогүй визагийн VIP зочид гэж орсон. VIP тик дээр биш. Тэгэхээр визагийн одоо хамтрагч байгууллагаас өгж байгаа нэг юм зочдын лист гэх юм уу. Тийм болохоор энийг бас яг үнийн дүнгээр хэлнэ гэхээр бас жоохон тохиромжгүй юм шигтэй. Бид нар болохоор юм VIP guest гэдэг одоо ийм мандаттай орсон. Тэгээд буудал даасан, хоёр талын нислэг даасан. Тэгээд одоо тэр автобусны үйлчилгээ байгаа шүү дээ. Тосх үйлчилгээ, өдөх үйлчилгээ, кайтак руу одоо автобусаар хүргэх үйлчилгээ тэр болгоныг цаанаасаа бидний зүгээс даасан юм болохоор бас өглөөний цаанаасаа тэгээд бидний зүгээс өдрийн тохиол тэгээд цаашаа гарч орохоор үйл термометргээ даасан. Тэгээд ер нь бол ингээд ерөнхий бүх зардлыг ингээд ТДБ-гээс дааж яваа. Тэгээд бид нар аруулаа явчаад ирсэн. Тийм болохоор яг өөрөө би дааж иймэрхүү аваарч үзье гэвэл хаанаас тикет авах юм, хэд гэдیں, буудал хэд байдیں, яд ийдیں бол сайн мэдэхгүй байна.
Ер нь л та хэд маань Happy Pay аппликейшн ашиглаарай. Одоо гэхэд л save дээр худалдаа авалт хийсэн тохиолдолд Happy Pay-ээрээ төлөх юм бол тэр худалдаа авалтын дүнгийн 50% нь таны save-ийн дансанд буцаа олголт болоод ороод ирнэ. Тэгэхээр дараа нь save-гээр үйлчлүүлэхдээ тэр дүнгээрээ худалдаа авалт хийж болно гэсэн үг. Энэ урамшуул нь 12 сарын 31 хүртэл байгаа шүү. За тэгээд мамагийн влог таалагдсан уу? Та нарт ямар санагдсан? Надтай хэр санал нийлж гин, надтай хэр санал зөрчилдөж гин. За тэгээ хамт байсанд баярлалаа баяртай.